Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад төрийн бас байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 24-ний өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын заланд 9 цагт төр хувийн хэвшлийн түншлэл 2017 арга хэмжээг зохион явуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. За Дархуул аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэр дундаа 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 22 хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх, мөн 2017 онд аймгийн эдийн засгийг нийгмийн хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс энэ сарын 24-ний өдөр төр хувийн хэвшлийн түншлэл 2017 сэдв зөвлөгөөнийг Дархуул аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулаад аймгийн засаг даргын захирамж гарсан байж байгаа зөвлөгөөнийг зохион байгуулах. За зөвлөгөөний зохион байгуулах ажлын хэсгийн дараагаар миний бие, за нарийн бичгийн дараагаар манай хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аваад хэлцээний дарга. За тэгээд хэлцээний дарга нар за мөн иргэний нийгмийн байгууллага иргэдийг төлөөлж 4-5 төрөмс байгууллагын төлөөлөлд оролцсон юм ажлын хэсэг бол энэ 3 сарын 24-нд зохион байгуулагдах зөвлөгөөнийг аль бие усаар зохион байгуулж байна. Энэ зөвлөгөө нь маань бас ямар ач холбогдолтой гэхээр энэ 2017 онд ирнэ аймгийн зүгээс ирнэ төрийн зүгээс ирнэ ямар бодлого шийдвэр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм бэ? Энэ талаараа бас Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа энэ иргэдэд төрийн бис байгууллагууд нэгдүгээр танилцуулъя. Хоёрдугаарт нь бид бас энэ зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудаас бол саналыг авсан юм а. Төрийн бис байгууллагуудаар эрийгээр гүйцэтгүүлэх та нарт ямар ажил үйлчилгээ санал байна тэрийг өгөөч гэдэг. Энэхүү саналыг нэгтгэж бас зөвлөгөөн дээр нэгдсэн байдлаар бол иргэд төрийн бис байгууллагуудаас танилцуулах хийн. За мөн төсөл хөтөлбөртэй холбогдуулаад тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлттэй журамтай шалгаруулдаг байгаа. Энэхүү журмыг бол бас аймгийн засаг тамгын газрын даргын тушаалаар шинжилэн байгуулагдсан ажлын хэсэг бол журмыг шинжиж бас төрийн бис байгууллага иргэдэд бас танилцуулах юм. Дархуул аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэл 2017 аймгийн зөвлөгөө зохион байгуулах бэлтгэл ажлын төлөв та бүхэн танилцуулъя. Ерөнхийдөө зөвлөгөөний талаар манай тамгын газрын дарга та бүхэн тодорхой ярьсан. Бэлтгэл ажлын өрөөнд бид нийт 32 арга хэмжээ төлөвлөсөн байгаа. 5 бүлгийн хүрээнд. Энэ төлөвлөгөө нь болохоор хамгийн дөрөнд бид 16 байгууллагаас төрийн байгууллагаар гүйцэтгүүлэх, төрийн байгууллагын зарим чимгүүрийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх санал авсан ингээд 16 байгууллагын 90 гаруй санал манад ирсэн байгаа. Дээр нь бид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын судалгаа гаргасан. Ингээд судалгаагаар нийгмийн бодлогын хэсгээс гаргасан судалгаагаар 440 гаруй байгууллага Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээ бид авсан байгаа. За бид энэ зөвлөгөөнийг бэлтгэл ажлын хүрээнд хамгийн дөрөнд 22-нд 3-22-нд 9 цагаас иргэний танхим таван газартай хамтраад хилцүүлэх зохион байгуулна. Энэ дээр болохоор энэ зөвлөгөөнтэй холбоотой бүх нарийн асуудлыг иргэдтэйгээ ярилцаж эдгээр саналуудыг авч хийх юм байгаа. За мөн Дархуул аймагт хэрэгжих аймгийн засаг даргын үйл ажиллагаанд туссан хэрэгжих хөтөлбөрүүдийн чиглэлээр аймгийн засгийн орлогч дарга нар бол чиглэлээр тодорхой мэдээлүүд өгнө. За бид нар бас сая ярьсан байгаа энэ сонгон шалруулах журам шинжил боловсруулсан энэ журмыг бас энэ зөвлөгөөнд бас танилцуулах ажил хийгдэнэ. За зөвлөгөөнд бид нар бүх оролцоог хангаж байгаа улсын хурлын гишүүд, аймгийн иргэдэл, аймаг сумдын иргэдэлс хурлын төлөөлөгчд, тэгээд дээр нь аймгийн засаг хүрээний бүх ангилалууд, сумдын засаг даргын тамгын газар гэдэг төрийн бүх байгууллагуудаа энэ бол оролцуулж энийг бас нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа. Төлөвлөгөө болохоор бүх манай тамгын газрын үндсэн 5 хэлтсэн байна. Чиглэлээр хариуцаж өөрийнхөө хийх ажлыг нэлээд тодорхой тусгаж өгсөн. Энэ чиглэлээр энэ үйл ажиллагаа маань бүрэн хийгдэнэ. За тэгээ бид нар эндээс үр дүн мөр харж байна гэвэл бэлтгэл ажлын төлөвлөлд нэлээд тусгацсан байгаа. Зөвлөгөөний гол үр дүн бол бид төрийн бас байгууллагатайгаа яаж хамтран ажиллах вэ? Хамтын ажиллагаа яаж өргөжүүлэх вэ? Цаашдаа бидний төрийн бас байгууллагын саналуудыг аймгийнхаа бодлого шийдвэрт яаж тусах гэсэн ийм нэгдсэн санамжчүүд гарна. Энэ санамжчийн арга хэмжээ зургт юм ёслол үйл ажиллагаа бас болно. Энэ бүх асуудлууд маань энэ төлөвөнд тусагдж хийгдсэн байгаа. Тэгээ энэ төлөвлөгөөд хэрэгжүүлснээр энэ
юуны зөвлөгөөнийг хамгийн хэмжээнд амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хамгийн хэрэгжүүлэлтийн ажлыг хийж эхлэв байна. За Дархан улаан аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2017-оос 2020 он хүртэлх хөтөлбөрт сая 5 даргын хэлснээр 22 дэд хөтөлбөр төслүүд ирэмблэгдсэн байна. За энэ дэд хөтөлбөр төслүүдийг боловсруулах ажлын хэсгүүд бол засаг даргын захирамжаар байгуулагдаад ажилдаа орсон байгаа. За хугацааны хувьд бол бид 2017 оны эхний хагасжилд багтааж энэ 22 дэд хөтөлбөр төслийг тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулсан байх ёстой. Тэгэхээр энэ дэд хөтөлбөрийн ажлын хэсгүүдэд манай одоо иргэний нийгэм байгууллага, төрийн бас байгууллагын төлөөллүүдийг бид бол оруулж багтаасан. Тэгэхээр энэ засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны манай иргэний нийгэм байгууллага, төрийн бас байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэж ойлгох ёстой. За нөгөө талаас сая манай хоёр дарга ярьлаа. Энэ зөвлөгөөн дээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд за хэрэгжүүлэх шинээр боловсруулах хөтөлбөр төслүүдийг одоо хэрхэн хүлээж авах, журмыг шинжилэн боловсруулж энэ зөвлөгөөндөө танилцуулж байгаа. За энэ ямар учиртай гэхээр энэ хөтөлбөр төсөл боловсруулах үйл ажиллагаанд маань одоо хувийн ишл иргэний байгууллагууд яаж оролцох уу? За хөтөлбөр төслийн санхүүжилт нь ямар журмаар явагдахаар энд нь бол яаж хөтөлбөрөө бичиж яаж санхүүжих үү гэдэг талаараа тодорхой мэдээлэл авах боломжийг бол бид мөн энэ зөвлөгөөнөөр хангаж өгч байгаа.